Тэгэд хэцүү өдөр байлаа. Олон ч хүнтэй муудалцлаа. Тэхрэ би зөвхөрч байна. Надад хэцүү байна. Ийм хачаа амт юм байсан. Энэ нэг юмны одоо юунд нь тоглолдог байна? Зурган дээр арай дээр хардیں۔ Гэж. Сайн байна уу та? Сайн. Өөр хин бэ? Намайг танихгүй байна уу? Хараа үс явсан уу? Чи үнэхээр намайг танихгүй юм гэж юу? Эсвэл сэтгүүлч юм уу? Уг нь би их 7 хоногт өчтө хэвлэлийн давхартай байхгүй. Тэмээс илүү их мэдээлэл авч болно шүү дээ, ойлгосноо. За. Хатан дүүгээ танд уу? Хатамдуу хідээс тарах юм. Санаа нөө. Таашаа суул та. Бодохгүй хаар гарлаа. Сууж. Чи ийм хулганы нөхшиг газар амьдард юм эцтэй. Аа? Юу гинэ? Айлд орж ичээд арайд орж байгаа юм шүү. Цэлмэгвч манайхад хайртай гэж яхад бидний байр ямар хамаа байна. Бонда. Чи цогдуулсан мөнгө хааш нь ичгсэн? Надад цогдуулаад байхаар их мөнгө байхгүй л дээ. Ховцоо эзэмшдэг биз дээ? Ховцооч байхгүй. Юу ч байхгүй. Тийм үү? Зяац. Чи арай манай их чиг жирэмсэн болгочихсон юм биш үү? Хөөе. Арайд орж байгаа юм шүү. Тэгэж цэлмэгвч манай хоёр чинь тэгэр ариунаараа уйхтیں۔ Юу ч мэдгүй жоох юм бийжээч. Хөөе. Том их чухай. Чамд ердөө огт хамаагүй мэдөө. Чи зүгээр дугаана төмсөн арилах. Хаалгач юм да. Чи ихчид намайг энэ дугаард хилцсэн юм уу? Гэхдээ чамайг зүгээр ийш ирсэн гэдэл. Синглээ. Хадам дөгөө англиас ирж явахад гэртээ хараад ярилцахгүй юм. Аа? Бондаа чи эндээ байж. Би өөрөө ярилцсан. Яа.
Сайн уу? Сайн. Ийм хачин хүн төрөхж байсан та мэдчихвэсэн юм. Аа? Та тэгээ болиулж чадсангүй юу? Та зөвхөн ихчэд мөнгө олоход нь тусалж явал болоо гэж бодсон юм шиг үстэй. Тэндэг. Цэнгэлээ. Таавшир. Гэртээ очиод тухтаа ярилцъя. Заа юу? Тайхраас салдсан юм үстэй. Та тэгээ таарлцсан болгонд хөрмөө хийж болдог гэж бодоо юу? Аа? Хамаагүй яриха бол. Чи надад зүгээр баяр хүрчээд англи руугаа буц. Найзлуутай болсон. Тэгээд хөрмөндөө өрөөгүйч та намайг баяр хүргэх гэж байгаа юм тий? Та ер нь намайг дүүгээ гэж бодд юм уу? Цэнгэлээ. Чамд хэлээгүй нэ чиний урлагч чинь зөв. Гэртээ ихч чинь бас ховын шалтгаан гэж бас байна шүү дээ. Цэнгэлээ миний дүү таавшир. Би чамаас гуй. Чи сая тэрнийг харлаа штэ. Одоо болоо. Өөр ямар ч энд байх шаардлага байхгүй. Чи англи руугаа буцсан дээр би тэр хөрмийг тийм сүртэй хийхгүй болохоор чиний шаардлага ч энд байхгүй. Чи буц заа юу? Та тэр адгийн шаар тайгартайгаа их адилхан болж байна. Ха? Намайг 2 жилийн өмнө англиар зөвлөлөх чинь л танаас бүр мөсөн харьцаагаа тасалдаг гэж. Чи тайхрыг битээ юм уу? Чамд ямар гай болсон юм? Бид хоёрт өнөөдөр тусалж ирсэн үү гэснээс ус болсон удаа нэг удаа ч байхгүй. Тусаа? Ямар тус? Тийм ээ. Өнөөдрийн чи бид хоёрын ийм байгаа байдал чинь тайхрын тус. Өнөөдөр чи англи сурж байгаа чинь энд хамаатай шүү. Та тэрний тусыг авсан байх. Харин би бол үгүй шүү. Тайхаас гууж авсан мөнгнөөс чи би нэгийг ч хүрээгүй мэдв. Зэлмгэгчээ. Над руу гэж битээр яриа за. Би тантай яри уулзмаар. Би гаргаж өгчөөд ирэх. Ихчээ гэж бодож ирчихэд ингээд яваад өчөж байгаа юм бах та. Би тэрэнд үлдээсэн ганцхан зүйл хийвэл наад карт чинь өөр би юу ч үлдээгээгүй. Одоо тайвшраа. Ганцаар явна гэдэг. Харин хүмүүс хараад байна шүү дээ. Карта. Наад карта чи авта. Чамд хэрэг болох байх. Ард нь нууц дугаар нь байгаа. Яалаа гэж би яаж энийг авах юм? Тэрээр чи авахгүй юм бол устгачихгүй юу да. Цэнгэлээ. Ахын чамд юм хэлсэн. Ахгүй. Юу хийх юм бэ? Цэнгэлээ миний зөө. Яа. Танад гарч. Төшин кичинэдэ хэн болоод ирнэ юм заагаад байгаа.
маань карта. Бодвол энэ ч их л мөнгө байгаа байл үү. Тэгээд эгчдэр очиод эгчээс уучлалт ойлгосон уу? Би чамд юм хэлчих үү? Чи арай миний хүргэн ах болоогүй оош. Хүргэн ах нь болчихсон юм шиг зэнэт. Эгч чинь чамд эндээ гомдсон байлаа ойлгож байна уу? Тэгээд ямар санд энэ карт нөгөө мөнгөийг намайг үргэсэн байхгүй юу? Тэгээд үржихгүй байгаа. Би энэ даасан доторх мөнгийг чамд бэлгэлчихье. Яг ганц хүн боён болов. Чи ямар зөрүү төгөлөө чи ингэж болохгүй шүү дээ ойлгож байна уу? Энэ карт нөгөө мөнгөнд ч юм шүү дээ. Би чамд нэг юм ярьж өгөх юм. Чи Намайг жахаа махад манай байрныхан бүгд дугуйтай байсан. Тэр ганцаараа дугуугүй. Нэг өдөр хичээлээс ороод ирсэн чинь манай их надад дугуй бэлгэлдэг байгаа. Тэр үед манай их нэгдүгээр курс оюутан байсан юм л да. Гэхдээ тэгээд тэр дугуйх мөнгийг яаж олсон гэж. Сургууль руугаа автобусны суухгүй бүтэн нэг жил алгасан байна шүү дээ. Тэгэл минь гэж. Харин одоо үеийн ихч тэр үеийн ихч хоёр шаал өөр. Харин та алдар нэртэй баян чинээлэг сайхан бүсгүүтэй сууна гэж бөөн баярлаа баг. Тийм үстэй. Харин таны төр суух гэдэг хатагтай чинь ууртай дэндүү дураараа хүн шүү дээ. тэр чигчтэй хайртай л юм шиг. Чимш. Одоо энэ картыг аваад эгчдэр очиж уучлалт ойлгосон. Энд эгчий чинь чамаа гэсэн бүх сэтгэлийн шигсэн нэг төрөг байгаа ойлгож байна уу? Би ч явъя да. Монголын үндэсний циркийг үндэслэгч Жамингийн